За хоол өгтөө хизээч үнгүү өгж болохгүй. Заавал хүлээд гэж ямар нэгэн ажил хийлгэж өгөн. Тэгжээж тэндээс хүндэл үсээд намайг эзнэ гэж хүлээн зөвшөөрөөд дараагийн одоо үгэнд орох дуулууртай байх юм эхэлнэ. Хоол өгөхөөс өмнө эхлээд харуулад, үнрийг ахуулаад ингээд нөгөө ходоод нөхцөлийн ядгаруулад аппетитийн хоолны тэр дуршлыг хөдөлгөх хэрэгтэй. Яа байж байгаарэ, байж ямаахан идэхгүй шүү. Хүлээ. За хүлээ гэд ингээд би хилэмжээр ингээд хүлээлгээд тэгээ миний зөвшөөрлөөр за хоол идж яхад ингээд элээд өгөх хэрэгтэй. Тэгвэл ингээд нөө хоолоо харамлахгүй. Тэгээ ер нь хүүхдээр ингээд илүүлээд тах хэрэгтэй. Тэгээ яг идж яхад нь чи дахиж дундаас нь дахиж аваад бүр ингээд албаар янзыг үзэж байгаа юм шиг одоо хамгийн гоё юм хийж яхад ингээд аваад хүлээ. За идлээ гэд амтын ерөөсөө дээр анх үүслээс ахуулаад хоолоо олохын тулд ингээд маш их хичээл зүтгэлийн ардаас ингээд энэ хоолыг олдог байсан. Орчин үед бид нар зүгээр ингээд бэлэн тавг ингээд маа гэж өгөөл бэлэн ингээд хоол нөгөөтгөнд ихсэн чинь өгсөн хоолыг тоохгүй идэхгүй гоолж молоод ингээд амар утгагүй болоод байхгүй. Манайд бол ерөөсөө тавилаа заавал тавг хоослоо. Ерөөсөө нэг ч хоол голохгүй. Миний өгсөн бүх хоолыг хоол болгоно.